За нэг 2-3 асуудал байгаа маа. Хөдөө аж ахуйн салбар хамгийн сайн дэмжлэгтэй явж байгаа салбар шүү. Энэ бол одоо Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан тэр цагаан алт хөтөлбөр сая ноолуурын юм дээр хичнээн төгрөг гаргав. Сүүлд нь 500 тэрбумын фиксэл хүртэл одоо гаргаад ингээл явж байгаа шүү дээ. Үүний үр дүнд бол энэ ноолуурууд бас сайн авсан бил. Анх би их хурлын чуулган дээр ярьж байхад бол ноолуурын худалдаа авалт ер нь хэн авах нь мэддэхгүй байсан. Энэ бол харин сайн зүйл болсон. Энэ хүнсний хувьсгалын асуудал байна. Үнэхээр дотооддоо үйлдвэрлэдэг болъё гэдээ ингэ явсан. Үүний үр дүн ч бас тодорхой хэмжээнд бол гарч байгаа шүү дээ. Би бол одоо хөдөө аж ахуйн салбар тийм актер нэг нүд үзүүрлэгдсэн юм байхгүй гэж ингэж хэлж байгаа. Та болохоор дандаа л одоо хөдөө аж ахуйн салбар ямар ч дэмжлэггүй гэж яриад идэг. Энэ бол одоо бас Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан энэ ажил бас үр дүнгээ өгж байгаа шүү. А та бол ганц гурил дээр инглээ гэж яриад байгаа. Хөдөө аж ахуй яам уулна жилийн хугацаанд гурилын үнэ зохиомжоор нэмсэн юм уу? Үнэхээр зах зээл нь ийм юм уу гэдгийг л хаглаад өгцөл бол болоо байсан шүү. Үнэхээр зах зээл нь ийм байх юм бол энэ чинь дэмжих ёстой шүү. Тэгэхгүй одоо энэ чинь би энэ Нарантуул захаарч явлаа, бөмбөгрөөрч явлаа. Иргэд бол яг л одоо нөгөө Монгол гурилаа идэл нэг хөлийн тим Орос гурил зарагдж байгаа юм байхгүй юм билээ шүү дээ. Нарантуул дээр очиод асуухад. Тэр хаашаа яваад энэ үхээр тэр боб орцгорул яваад байгаа тийм л юм байгаа юм билээ шүү. Яг амьдрал дээрээ. Тэрийг бас би нэг хэлье гэж ингэж бодож байна. Одоо энэ хаврын тариалтын энэ ургацын асуудал байна. Одоо ийм ган гачиг болж байгаа үед бараг тариагүй ч онсон юм шүү. Тэгээ одоо эн чин үүл буудаад яах юм одоо? Буудах гэсээр өтл наадан болон бороо залгана, болцсон хойшлно. Зөндөөл юм болно. Махны асуудал дээр би таныг онцгой анхаараасай гэж байгаа. Таны үг бол тийм нэг албаны бараг энэ сүүлийн 10 хэдэн жил явж ирсэн тийм л үг байна. Манай зүүн бүсийн гишүүдтэй зүүн бүсийн энэ үйлдвэр эрхэлдэг хүмүүс ирж уулзсан. Явж исэн юмыг нь явуулахаа болоод нэг хэдхэн компани махны холбоо гэдэг нэрийн дор. Одоо тэнд нь тэгээ хин хохирч ийн гэхээр зүүн бүсэд зуд болоод хонь үхэр байхгүй. Одоо байгаа нь хэдэн адуу байгаа. Тэгээ хэдэн адууг нь заавал Улаанбаатар тавьчирч нядлуулдаг ийм үйлдвэрийн лоббинууд маш ихээр явж байгаа. Үүнээс болоод нэг хил адууны мах нь 2000 төгрөгөөр одоо унчаад байгаа. Одоо бүр авахаа болох юм бил. Ашиггүй учраас. Тийм учраас нэг ийм зүйлүүд рүүгээ бас нэг жоохон тийм нэг өнгөж хараасай гэж ингэж бас бодож байгаа. Эн чинь бол мал аж ахуйн салбарын өвлжилтийн бэлтгэлийн баг гол ажил шүү. Махны экспортын асуудал. Одоо энэ геополитикийн нөхцөл байдал энэ булангийн орнууд манайхаас авах уугүй юу? Зөндөөл юм гарах гээд байна. Өгсөн ч авсан ч мөнгөө олж авч чадах уугүй юу гэдэг асуудал над мах бэлтгэгч нарт ч үүсэх юм билээ шүү. Тэгэхээр бид хаашаагаа яаж борлуулах? Төр гэж байгаа бол яам гэж байгаа бол энэ нэг хідэн болсон болоогүй зөвшөөрөлтөй компаниудын үгэнд ормооргүй байна гэдгийг бол би одоо бас хэлмээр байгаамаа. Явж исэн юмыг явснаар нь тэгээд явуулаад энэ экспортынхаа махныхаа юм руу анхаараач гэж ингэж би бас танд хэлье гэж ингэж бодож байна. За отрын бүс нутаг дээр мэдээж төрийн бодлого юм ойлголгүй яах вэ? Дэмжилгүй яах вэ? Гэхдээ одоо үнэхээр нэг төр тэнд байлгах гээд байгаа бол байлгахын дата байлгаж дүрм журм хамаг ямиг нь бас нэг мөрдүүлж ингэхгүй бол одоо манай Хэрлэн Баян улаан хавартаа хэдэн үгсэн малын цэг үлддэг. Тэнд байгаа хүмүүс нь тэрийг нь зайлуулдаг. Баахан малын халдварт өвчний голомтууд үүсдэг. За ийм л юм байгаа шүү. Би энийг бол одоо 3 дахь одоо хөдөө аж ахуйн сайдтай хэлж ярьж байна гэдгийг бас би хэлье.